Мөрөөдлийн аялал төслийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Блэс компани, аялын ерөнхий ивент тэтгэгч Мөнх хадаа компани, Мяатхумсат компани, мөрөөдлийн аялал төслийг дэмжигч гадаад харилцааны яам, хамтран зохион байгуулагч Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо, үндэсний контент студи. Япон улс үндсэн хуультай хаант засаглалтай улс. Японы бүх албан бичиг хааныхан тооллоор явагддаг юм байна. Эзэн хаан Акихито хаан ширээгээ хүү Нарухитодо залгамжлуулснаар Хэйсягийн он тоолол 2019 оны 4-р сарын 1-ний өдрөөс Рейвагийн он тоолол руу шилжлээ. Японд жил бүрийн энэ өдөр хичээл эхэлж сакура цэцгэлдэг учраас энэ цагийн эхлэлийг ингэж бэлэгддэг юм байна. За мөрөөдлийн аяллаа багийнхан маань одоо Япон улсын эзэн хааны ордныхаа үдэнд ирсэн байна. Тэг өнөөдөр бас Токио хотод танилцах, эзэн хааны ордонтой танилцах, одоо бас хамгийн өндөр цамхаг дээр гарах 630 м-ийн өндөр дээр гарч Токио хотыг харах ийм аяллаа өдөр байгаамаа. Ингээд аяллаа 5 дахь өдрөө үргэлжлэж байна. Мөрөөдлийн аяллаахан маань эзэн хааны ордон дээр ирсэн байна Японы. Тэгэхээр одоо энэ бас нэг шинэ нэрнг одоо эхлэх гэж байгаа. Хамгийн хүндтэй, хамгийн ард түмэн хайрлаж хөндлөдөг энэ эзэн хааныхын ордны энд ирлээ. Энэ бол их сайхан байна. Тэгээд энэ одоо шинэ эзэн хаантай болоод шинэ эрен эхлээд шинэ он тоолол эхлэдэг юм байна л да. Шинэ он тоолол нь эхлээд тэгээд байж байгаад их гадна дотны олон зочид төлөөлчд ирэх сурагтай байна. Тийм учраас энэ их сайхан бэлэгдэлтэй өдөр бид нар 5 дахь өдөр таарлаа. 5 дахь аяллаа өдөрт таарлаа. Би бол ер нь нэг аялал гэдэг бол зүгээр нэг хүмүүс нэг бөөндөө цуглаад тийм ээ явахтаа биш. Аялал гэдэг бол хүнд маш их эрч хүч, сэтгэлийн одоо их тайвшрал, тэр дундаа бас өөр нүдээр өөр өнцгөөс бас одоо энэ улс орны хөгжлийг хардаг, соёлыг хардаг тийм ээ, ёс заншлыг хардаг ийм сайхан юм байдаг юм байна. Тэгэхээр энэ мөрөөдлийн аяныг би энэ удаа ингээд дуусчихгүй цаашаа бас үргэлжлэх байхаа гэж бодож байна. Ягаад гэвэл зөвхөн одоо урлагийн бид нар ингээд тийм ээ бид нарт одоо энэ компани ийм сайхан боломжийг олгоод бид нар аялж байгаа боловч цаашдаа манай хөгжүүл тэгэл одоо бас ингээд хэсэг хэсгээрээ нийлээд аялын компанид хандаад тэгээд ингээд аялж явбал их сайхан юм байна шүү. Хүн нэг юмыг одоо 1000 сонсохоор нэг нүдэрээ үзгээд тийм ээ. Энд би нэг юмыг бахархаад байгаа. Бүтээн байгуулалтаа хийцэн ард түмэн гэдэг бол ямар сайхан юм бэ гэж би ингэж харж байгаа байхгүй юу. Бүтээн байгуулалт гэдэг бол зөвхөн нэг 2 жил, нэг 20-30 жилийн асуудал биш байдаг юм байна л да. Айгуу цаанаасаа бүр үндэстэй, төлөвлөгөөтэй тийм ээ, тэндээ тэгнэ, эндээ игнэ гэдгийг маш алсын хараатай харж төлөвлөсөн учраас хот нь чимэг зэгцтэй, хүмүүс нь ч дэг зурмтай байдаг юм байна. Бидэнд нэг л юм дутаад байна. Бидэнд дур журам дэглэм эмх зэгцэл дутаад байна. Түүнээс биш одоо энэ том хөгжилтэй орнуудыг дагаж хөгжих боломж бол манайд байна шүү дээ. Яагаад гэвэл манай улсын ихэнх залуучууд шүү дээ тий. Тэгээ бид нар ингэж аялж яваад энэ улсыг харж байгаа юм чи манай залуучууд бол ёстой нэгийг харж хоёрыг бодох байхаа л гэж бодож байна. Мөрөөдлийн аялал бол үнэхээр хүний бас мөрөөдлийг биелүүлж байгаа, үзүүлж байгаа, нотолж байгаа юм аялал та. Үнэхээр гоё болоод байна. Тэгээд энд бол надад сэтгэл хөдлөж байгаа 2-3 зүйл байна. Хамгийн нэгдүгээрт түүхэн уламжлалт соёл хамаг юма яаж хадгалдаг юм бэ гэдгийг одоо ингээд ийш нь харуулчих чинь тийм ээ. Одоо би тэр явж байгаагаас. Гэтэл чин орчин үеийн соёл иргэншил яаж төлөвшөж хөгжиж байна вэ гэд ийш нь харуулчих чинь. Энэ талд одоо харахгүй энэ олон байшиг 40-50 давхар барилгууд ингээ гинцэн эндийн хааных нь орд ингээ хэрэмтэйг уус хамгаалтайгаа. Дараачийн нэг бас сэтгэл хөдлөж байгаа мөрөөдөл биелж байгаа нэг зүйл бол тохиолдлоор
Нөгөө санаж явбал бүтнэ гэдэг шиг мөрөөдлийн аяллахын энд ирэх хугацаанд шинэ хааны шинэ тоолол эхлэх гэж шүү дээ. Одоо харахгүй одоо ингээд эдний энэ ордны хамгаалалт эднэр бол гайхамшигтай өндөр байдалд орцсон байна шүү дээ. Шинэ тооллыг хэлхийн өмнө чинь асуудал үүсгэхгүй төлөө бол те ингэж л анхаардаг юм байна. Энэ чинь ер нь эртний хэлтэй. Эртний хамгаалтын нэг байхгүй усан хамгаалалт. Энэ чинь усан хамгаалалт. Энийг гаталж очно гэдэг чинь чимээ шуугаан гаргана. Энэ чинь гүнзгий байгаа шүү дээ. Шумган барин одоо зав май болон зөндөө юм болно шүү дээ. Тэгээ цаана хэрэм. Тэгээ тэрний цаана харуу. Тэгээ тэрний цаана хамгаалалт. Ингээд ерөөсөн намжиртай юм болж байгаа юм. Харин тийм байна. Зүгээр яг мань мэт одоо ингээд дуйлаан дэлхийд дахин дуйлаантлыг гэвэл би одоо өсрөл энэ рүү орчих шээ. Тэгэл юу бичигдэж шүү. Оо тэгэх юм бол энэ ч одоо бүр хамгийн түрүү N-чгээ дэлхийд дахин цааз. Монголын нэг даваарш ингэсэн байна. Шинэ тоолны өмнө ингэсэн байна. Тэр л дашвичээ. Даанч тэхгүй л дээ. Энэ бол нэлээд өндөр юм байна. Өндөр тий. Манай аял бол үнэхээр сайхан үр дүнтэй аял болж байна. Өмнөх аяллуудтайгаа ингээ харьцуулаад үзэхэд үнэхээр энэ японочууд гэдэг бол их хөдөлмөрч хүмүүсүүд юм байна. Үнэхээр юмыг хийвэл хийсэн шүү хийдэг хүмүүсүүд юм байна гэдгийн тодорхой нэгэн жишээ болсон энэ дэлхийд гайхагдсан их том өндөр цамхгийн өмнө одоо бид нар хурж ирчээд байж штэ. Ингээ харахаас гайг бол хойшоо савад унтчих мэдхээр ийм өндөр юмыг тэгээд ийм сайхан юмыг одоо хантайгаа хамт үзэх ийм боломж олгосон та нартай баярлалаа гэж хэлэхээс өөр юу гэж хэлгэсэн бэлээ. Тэгээд та нарынхаа итгэл сэтгэлийг дүүрч явах хүний ноён нуруутай явах болно гэдгээ одоо хүүхдүүдэд хэлэхээс гадна газрын аяллаар явж байгаа хүмүүсээс онцлог нь энэ төрийн байгууллагуудын ивэл явж байгаагаараа энэ аял бол бас бусд аяллуудаас бас их онцлог юм аа. Очсон газар бүхэн одоо эдний хинтээ ингээд ороод уулзъя гэхэл бүх үе хаалга нээлттэй байна шүү дээ. Тэгээ энэ утгаараа бол энэ аял дэндүү сайхан аял одоо хоёр багш нь оролцоод ингээд явж байгаадаа сэтгэл их хөйг байна. Янга ярьснаас нэг удаа үзэх хар гэж байдаг. Үнэхээр энэ сайхан газар ирчгээд энэхийн соёлтой танилцаад Япон хүн гэдэг чухам ямар хүн юм бэ? Япон орны хөгжил нь юунда байна вэ гэхээр үнэхээр их хөдөлмөрч их ухаалаг тийм ард түмэн байдгийн байна. Энэ сайхан бүтээн байгуулалтуудыг хийчээ дэлхийд ингээд үлдээгээд байж байна гэдэг чинь тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн соёл харагдана гэсэн үг. Мөрөөдлийн аялал төслийг дэмжигч хамтран зохион байгуулагч Японд дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо. За тэгэхээр мөрөөдлийн аяллахын маань одоо Японы хамгийн өндөр цамхаг дэлхийд нэгдүгээр доддог л да. 636 м дээр гарч ирсэн байна. Япон одоо энэ Токио хотыг одоо тарьдж байна. Тэгэхээр одоо манай мөрөөдлийн аяллын багт одоо аялж яваа. Манай нар мантагч драмын театрын жүжигчин за одоо олон бас кино жүжигийн дуу дуулсан гэдгээр хүмүүс тань. Тэгээ ер нь би энэ дээр гарч ирэх юм бодлоо л доо. Энэ Япон орн бол нар мантах одоо наран ургадаг газар. Тэгээд энэ тугандаа бас нараа хийцэн байдаг. Тэгээд би өөрөө чинь нэрдээ бас бодож л да. Би бол яг нар мандж яхад төрсөн гэсэн. Оо за. Монголд. Тэгээд миний одоо аавын ах нь гэдэг юм уу тийм ээ тэр ах нь бол надад нар мандах гэдэг нэр өгсөн. Дөнгөж нар мандж яхад гарч ирсэн гэж ярьдаг юм лээ. Тэгээд өө сайхан байна. Тэгээ одоо бас Япон наран ургах зүг гээл
Япон орны чи ярьдаг шүү дээ. Одоо ингээд энэ хотыг ингээд бүхлээр нь ингээд дээрээс нь харахад ямар гоё юм бэ. Бидний одоо тэр доор байж байхдаа ингээд бүр ингээд үлээж харж байсан юм байна. Одоо энд бүр ингээд жижигхэн болцсон харагдчихээн л та. Тэгээ нэг гарахынхаа өмнө манайхан бас зарим нь жоохон сандраад ах шиг үлээ те. Нөгөө янз бүрийн болох их өндөрт гарч байгаа юм чинь даралт маралт нэг хэсэж яах вэ. Гайгүй юм шиг биш те. Хүмүүсийг нэг их аймаар энэ гэхдээ яг айгүй нарийн тооцоож бодсон хүмүүсийг энийг бас үзүүлж харуулахын тулд маш нарийн тооцоож бодсон юм гэдг нь ойлгогдож байна. Хүмүүс гарч ирээд за өндрөөс айдаг манай оператор жишээлбэл өндрөөс айдаг гэж жоохон эвгүүцэл байх шиг шүү. Зураг авахтаа хүртэл жоохон эвгүүцэл за уунчваа чи. Энэ 2012-14 онд одоо барьсан бүтээн байгуулалт юм. Дэлхийд энэ телевизийн цамхаг гэдэг утгаараа дэлхийд нэгдүгээр орд юм байна. Өндрөөр. За ямар гоё. Ерөөсөө тийм тэр цамхаг дээр бид нэг гарцсан байгаа. Тэгээд өөр Токио одоо өөрөө 20 гаруй сая хүнд амтаа мөртлөө энийг ашиглалтанд ороод одоо нэг рекорд өвчин тэр нь болохоор 20 сая дотоод гадаадын жуулчид энийг үзэж сонирхсоор рекорд өвчсөн байна. 20 сая гаруй хүнтэй мөртлөө дээрээс нь үзэж байгаа жуулчид нь одоо 20 сая гэхээр 40 сая хүн ингээд нэг дор даах чадaltaа эдийн засагтай гэдэг ингээд бодохоор янз бүр юм байна. Ерөөсөө гайхалтай ярих юм алга. Тэгээ одоо энд ойчирж байгаа ингээ хүмүүсийг харахад маш ингээ урт ойчиртай. Тэгээ орны янз янзын хүмүүс ингээд төвөгшөөх юм. Ерөөсөө зовлон байхгүй. Тэр их урт ойчир бол ерөөсөө зовлон маш хурдан явж байна. Тийм ээ? Билет авахд ерөөсөө зовлон байхгүй байна. Энэ үнэхээр янз юм байна. Аял жуулчлал хөгжсөн газар гэдэг нь бол мэдэгдэж байна. Энэ завсрыг бол маш нарийн ингээд тооцоолж бодсон. Нарийн тооцоолсон. Тэгсэн мөртлөө дээрээс нь харахаар ингээд одоо спортын талбаанууд ихтэй юм байна тийм. Тийм байна. Тэрэндээ бол энэ зайг бол хангалттай гараад ирсэн. Миний сургуулийн хоолны талбай малаа бол тийм байна. Тийм бол. Үнэхээр гайхалтай бүр ярих юм бол. Мөрөөдлийн аялал төслийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Блэс компани. Аялын ерөнхий ивент тэтгэгч Мөнх хада компани. За өнөөдөр 2019 оны 10 сарын 10-ны өдөр. За энэ бол бидний хойно харагдаж байгаа энэ хөл өмбөгийн хэсэр том одоо стадиум байна. Одоо хэдэн зуун ордгийн дэ одоохондоо бол одоо мэдэх юм алга. За өнөөдөр бол түүхэн явдал болж байгаа. Энэ бол Япон одоо Монгол хоёрын хөл өмбөгийн дэлхийн аварга урьдчилан тоглолт болж байгаа маа. 2 цагийн дараа эхэлнэ гэж байгаа. Тэгэхэд одоо энд ер нь баг пик болцсон юм шиг энэ тодорч начигнал байна шүү дээ. Одоо харин хамгийн гол нь ороод хэдүүлэн ёстой нөгөө энерги нэгтгэж гоод эхнийг олол хийж хэрэгтэй. Тэгээд гол тий эхнийг олол хийж хэрэгтэй. Тэгээд хожиндоо хож. Ингээд дэлхийн аврах шалралт хэмжээнд өрсөнд байдалд орно гэдэг бол хөл өмгийн холбооны маш их хүч хөдөлмөр зүтгэл энэ тамирчдын маань маш их одоо амжилтын үндэс болж байна. Тэгээд одоо энэ бага дэмжих гээд ирсэндээ маш их баяртай байна. Хожигдох нь хамаагүй. Ямар ч байсан бид нар дэлхийн хөл өмгийн урьдчилсан тоглолтод манай баг Японы багтай тоглоно гэдэг л одоо түүхэн одоо үйл явдал болж байна гэж бэлсэж байгаа. Тэрээс одоо хожигдохгүй юу гэж одоо нэг би яахгүй байна, шаналхгүй байна. Гоё гадар. Тий. Энэ бол одоо мэдээж хэрэг 20 дугаар олимпиад одоо энэ стадионд ямар нэгэн үйл явдал тий болох нь ойлгомжтой. Дэлхийн хөл өмгийн одоо аврах шалралт том тэмцээн энд болно гэж одоо бодож байна. Тийм л одоо сайхан үйл явдал тохиолдуулж байна. Өнөөдөр бид энд ороод одоо өөрийнхөө багийг дэмжин Монголын ард түмэн тэр чигээрэл одоо үзэн дэлхийн үзэн шүү дээ. Энэ үйл явдал одоо гэрчээр оролцож байгаа та үнэхээр одоо бахархалтай баярлалтай ийм сайхан болж байна. Бидний аяллаа маань оргил зэгтэй энд хөрч байна гэж би одоо үзэж байна. Тоглолтыг дэмжихээр гэсэн монголчуудаа бид нар одоо энэ том стадионы гадаа уулзж байна. За өөрсдөө танилцуулаад ер нь юу гэж бодож байна? За намайг Гамбол гэдэг Монголоос ирсэн. Өөрийнхөө шигшээ багийг дэмжихээр ирсэн. За одоо алдартай Японы Азийн одоо номер 1 чагсдаг Японы багтаа манай Монголын шигшээ баг түүхэн тоглолт хийх гэж байгаа. Энэ мундаг одоо түүхэн агшныг үзэж сонирхоор одоо Японд ирээд Японы энэ алдартай том Сайтама стадионд
энэ тоглолтыг үзэхээр ирсэндээ баяртай байна. Өнөөдрийн тоглолт монголчууд дэмжгээр л ирлээ дээ хамгийн гол нь ямар ч нэг олон дагавар битээ хожигчосоо л гэж залбирхээ тэгээд өөрөө Ер нь нэг түүхэн нэг гол хийчихвэл мөнгө гоёо гэж байна. Тийм. Нэг гол хийчихвэл бас түүх болно гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Манайх ч нөгөө анхны тоглолт Минимарыг 1-0-оор нут дээр хожсон. Японы шигшээ болохоор Минимарын нут дээр очиод Минимарыг 2-0-оор хожсон. Тэгэхээр бас нэг юм томьёог гаргаад байна уу? Тийм тэгэхээр бас манай баг залуучуудтайгаа тэгээд сайн дэмжиндээ тэгээд. Гэхдээ Японы баг яг харахгүй одоо топ баг чансаагаар аваад манайхаас хот тасархаа баг. Гэхдээ одоо тэгээд өнөөдрийн тоглолт ямар ч байсан бага дэмжиндээ. Хөл бөмбөгийн фанатууд ер нь бодож явсангүй. Яг үндэ бол Япон улсын одоо шигшээ 1-р багта манай улсын шигшээ баг ингээд Япон улсын нийслэл Токио хотод энэ том түүхэн стадионд ингэж тоглоно гэдэг бол энэ одоо манай хөл бөмбөгийн түүхэнд манай багийн спортын түүхэнд шинэ хуудас юм аа. Тэгээд энэ Японы багийг хөх самура гэдэг юм байна тийм ээ. Самура бүлүү гэдэг юм байна. Манайх бол одоо талын хөгчөн. Тэгээд одоо энэ талын хөгчнүүдаа Монголын мөнх тэнгэр ивэх бол тухайл гэж одоо мөнх тэнгэртэй залбирч явна да. Тэгээд ерөн зоригтой тоглох хэрэгтэй. Хожигдох нь яах вэ? Тоглоно гэдэг чинь гайхамшигтай байхгүй юу? Тийм мөрөөдлийн аял гэж энэ Ахмад уран бүтээлчтэй ингээд аваад өмнө нь одоо бид нар чинь хөдөө орон нутгтаа Монголоор манай ахмадууд явдаг байсан. Одоо ингээд гадаад улс орноор ингээд аваад явж байгаа нь бүр сайхан санагдаж байна. Тэгээд Ахмад уран бүтээлчтэйгээ энэ алдартай хүмүүстэйгээ бас энд таарсан явдалтай байх баяртай байна. Та бүхэн ч их сайн амжилт хүсье. Баярлалаа. Мөрөөдлийн аялал төслийг дэмжигч гадаад харилцааны яам. Энэ бас одоо Монголын хөрөмгийн түүхэнд цаашлбал Монгол улс Япон улсын хоорондын одоо харилцааны түүхэнд ч гэсэн бас нэг шинэ хуудас нээсэн өдөр болж байна л да. Тэгээд манай их сайдын хамны хувьд бол энэ түүхүүдийг бас ард түмэнтэй одоо энд байж байгаа Японд ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ хамт бас нэг сайхан баяр болгож тэмдэглэе гэсэн ийм бодлоор энд нэг павильон ажиллуулад ингээд явж байна. Тэгээ манай энэ одоо арга хэмжээний хүрээнд бол ямар ч байсан Монгол далбаа туга иргэдтэй тарааж байна. Ер нь тэгээд энэ бол зөвхөн ганц японочууд биш, монголчууд биш. Японочууд ч гэсэн бас Монголыг дэмжиж өсөд эсрэг харин манай далбааг авж байгаа нь бол илүү сайхан үйл явдал болж байна. Энэ бол бас нэг хоёр улсын хамтын ажиллагааны бас нэг сайхан бэлэгдэл юм уу да гэж бодогдож байна. Тэгээд бас хажуудалд бол манай Токиод ажилладаг хоёр хоолны газар бас Монгол хоолоор үйлчилж байгаа. Тэгээд ийм сайхан арга хэмжээ олж байна. Яг нь Японы хөлбөмбөг бол одоо бол дэлхийн хөлбөмбөг болчихсон л доо. Монголын хөлбөмбөгт бас ихтэй л байна. Манайхаа одоо лиг үүсгэсэн бид одоо яг нь техникийн хувьд ч байдаг юм уу одоо эдний хувьд бол дотрис зүйлсүүд их л байна л да. Гэхдээ бол манайхны ялна гэсэн ирмэлцэл байхад бол ядаж нэг гоолтой буцхолоо гэж би бол итгэж байна. Мөрөөдлийн аялал баярлалаа. Амжилт хүсье. Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Япон улсын шигшээ багтаа тоглож байгаа Саитама цэнгэлдэх нь 67 мянган хүний суудалтай 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээн зориулагдсан баригдсан. Энэ түүхэн тоглолтын гэрчин яахын аргагүй мөрөөдлийн аялал багийнхан байлаа. Аялын ерөнхий ивент тэтгэгч Мяткомсат компани. Төслийн хамтран зохион байгуулагч Үндэсний контент студи.
мөрөөдлийн аялал. За энэ орооны зоогийг өнөөдөр Японд ер нь анхны ресторан гэж бол Монгол ресторанд одоо манай Игтүү ягч түүний хүү Хакуба өнөр жаргал гэж одоо 2010 онд Комосби одоо цол авч ирсэн ийм одоо бүх хүн байгаамаа. Игтүү ягч бол аав ээжээрээ ярих юм бол Төв аймгийн Батцүмбэр Дүнгийн хүмүүс байгаа. Бүгдээрээ сайн явцгааж гэнэ үү? Ингээд Япон орнд сайхан зочлоод их юм үзээд явцгаагаараа та нарыг ирэхийг сонсч ирсэн. Угаасаа хүлээж авна гэж бодож ирсэн. Тэгээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бидний л одоо хүүхдтэй үеийн одоо мөрөдөл дурсамжууд одоо хүсэж мөрөдж одоо ийм хүн болох юмсан гэж мөрөдж ирсэн. Тэр л хүмүүс маань орж ирсэн. Их сэтгэл хөдлөж байна. Тэгээд та нарт их баярлж байна. За сайн байцгаана уу. Одоо өнөөдөр ингээд та бүхэн манад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Одоо тэгээд ээжвэн сая бүх юмыг хэлчлээ тэгээд та бүхэн одоо Японоор сайхан аялаад өнөөдөр энэ аяллыг бас зохион байгуулж байгаа хамт олон өнөөдөр манайхыг сонгоо ирсэнд бас маш их баярлж байна. Тэгээд та бүхэнд цаашдын урлагийн өндөр амжилт сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За манай монголчууд энэ хаа явсан газараа сортоотой хаа явсан газараа өөдрөг байх юм да. Ер нь тэгээд сони юм. Одоо ийм том газар тийм ээ. Ингээ ресторан хийчээд байгуулад Сумаг ордны дэргэд. Тэгээ ингээд одоо сумаачтай бөхчүүдээ монголчуудаа хоолоод одоо ингээд үйл ажиллагаа хийгээд байгаа нь одоо бахархалтай сайхан байна. Үнэхээр сайхан байна. Үнэхээр энэ олон сая хүнтэй энэ том хотод ирээд сайхан дүүгэрэн хоол хийлгэцсэн, ээжээр нь хоол хийлгэцсэн ингээд хөлсөө чихруулаа сууж байна гэдэг бол хиймэртэй л явна. Мөрөөдлийн багийнхан хиймэртэй л явна гэж бодож байна.